За энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдлэгт тусал нэмэр болох үүднээс та бүхэндээ өөрийнхөө үзсэн, сонссон, уншсан, харсан, хэрэгжүүлсэн зүйлээсээ мэдээлэл болгон хэсэгчлэн та бүхэнд хүргэдэг байгаа. За өнөөдөр та бүхэндээ болохоор NMN гэж юу вэ? NMN ач тус түүний бие дэлгэрэх нөлөөтэй талаар та бүхэндээ уншсан зүйлээсээ бас хуваалцъя гэж бодсон. Мэдгүй нэгэнд нь мэдлэг болоосай, мэддэг нэгэнд нь мэдээлэл болоосай гэсэнтэй хүргэж байгаа юм шүү. Тэрнээс бол би өөрөө бичээд байгаа биш. Тийм учраас NMN-ийн талаар мэдгүй байгаа та нартаа хүргэх гэж байна. За NMN гэж юу вэ? NMN болохоор товчлол юм байна. За N гэдэг нь nicotiniamide, M гэдэг нь monoclinic, N гэдэг нь NAD. За NAD-ийн урдал бодис бөгөөд эсийн хэвийн үйл ажиллагаа энергийн солилцоонд зайлшгүй хэрэгтэй. За NMN нь NAD эсийн түвшинг нэмэгдүүлж, эсийн эрч хүчийг сэргээж, хөгшрөлтөө сэргийлэх зорилготой дэвшилтэд хүнсний нэмэлт юм байна. За NMN гэдэг нь эсийн гэмтлийг засгаж, эрч хүчийг нэмэгдүүлж, урт наслахыг дэмжинэ, эсийн метаболизмын тэнцвэрийг тохируулна, хөгшрөлт, сулралтын эсрэг үйлчилгээтэй эрч хүч дархлаа дэмждэг юм байна. Олон улсын стандарт нийцсэн бүтээгдэхүүн байт юм байна. За эсийн түвшнээс залуу байдлыг дэмжинэ, эсийн энергийг идэвхжүүлж, эрүүл хөгшрөлтийг дэмждэг юм байна. За коллагены нийлэгжилтийг дэмжинэ, арьсны уян хатан байдал, чангаралтыг сайжруулна, арьсыг эрүүл гэрэлцэн харагдуулахад тусалдаг юм байна. За астацентин байгалийн хамгийн хүчтэй антиоксидантын нэг, прем чанарыг энэхүү орцсон эсийг хамгаалж хөгшрөлтийн явцыг удаашруулахад чиглэдэг гэсэн утгатай байна. За орчин үеийн амьдралд хэв маяг, стресс, бохирдлын улмаас чөлөөт радикулууд биед хуримтлагдаж оксидатив стресс үүсгэдэг. Энэ нь арьсны эрт хөгшрөлт, ядаргаа, за арьс гэмтэх эрсдлийг нэмэгдүүлдэг, эс гэмтдэг. За тийм болохоор астацентин нь оксидатив стрессийг сармагжуулж биеийг дотроос нь хамгаалж өгдөг юм байна. За NMN нь тархины эрүүл мэнд, сэтгэн бодох чадварыг дэмжинэ. За Альцгеймерс, Паркинсоны эрсдлийг бууруулахад тустай. Нүдний эрүүл мэнд, нүдний цусан хангамжийг сайжруулна, харааны эрүүл байдлыг дэмжинэ, арьсны эрүүл мэнд, арьсыг чиглэлийг уян хатан байлгана, улайлт цочрлыг багасгадаг юм байна. За NMN-ийг болохоор дотроосоо гэрэлт, эсийн түвшинд залуужуулна гэж бичсэн байт юм байна. Байгалийн гаралтай найрлага, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүтээгдсэн бүтээгдэхүүн болон нэмэлт хичээл хүнсний нэмэлт хичээл эмэгтэйчүүд бол маш хэрэгтэй бүтээгдэхүүн юм байна. За анхааруулгаас байгаа. Анхааруулга гэх юм бол жирэмсэн хөвгөл эмэгтэй хүүхэд хэрэглэхгүй, эм хэрэглэж байгаа бол эмчтэйгээ зөвлөдөж нөхөө бүтээгдэхүүнийг хэрэглэх юм байна шүү. За ингээд та бүхэндээ NMN гэж юу вэ? NMN-ийг хэрхэн уух? За NMN гэдэг маань ямар учиртай ач тусын талаар хүргэлээ. За би өөрөө ч гэсэн яг үүндээ анх NMN-ийн талаар мэддэггүй байсан. За NMN-ийг болохоор өөрөө олж уншиж судалсны үндсэн дээрээс та бүхэндээ бас хүргэж байгаа. Мэдгүй нэгэнд нь мэдээлэл болоосай гэсэндээ. Тийм учраас би өөрөө NMN болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бас өөрөө хэрэглэж үзээд тэгээд хэрхэн надад биеийн дэлгэрсэн талаар гэх юм бол за эхний үед болохоор надад үнэхээр ингээд арьсны дээр ингээд утга гарахаас багассан. За тэг янз бүрийн нөгөө эдэт ч юм уу эсвэл нөгөө толгойгоо батгамууд ч юм уу тиймхүү зүйл гарах нь болохоор багассан. Тэгээд хоёр гэх юм бол би миний хүмүүс айгүй нэмхэн. Тэгээд байнга ингээд хуурчээдэг бидээс уургадаг байхгүй. Тэгсэн чинь миний хүмүүс л сарын дотор ирсэн. Уургасан. За миний үс болохоор би эмчилгээнд явж байгаа л миний үс маань сарын дотор гэхэд л зүгээр л хэлэн биш зүгээр л амар урд уургасан. Тийм болохоор надад болохоор ингээд нөлөөлж байгаа зүйлүүд нь болохоор шал өөр. Тэгээ нүүрэн дээр бас ингээд гарсан одоо сойрон өсөө толгоч юм те айгу багсан юм шиг надад санагдсан байхгүй. Тийм болохоор би өөрчлөлт уудаг. Тэгээд бас эмэгтэйчүүд ч гэсэн зөвхөн ганцхан коллаген хэрэглээд байхдаа биш. Коллаген болохоор зөвхөн эмэгтэйчүүдийн зүгээр л нөгөө хөгшрөлтийн эсрэг нэмэлт бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээд NMN нь болохоор хөгшрөлт тэгээд бас коллаген дотроо бас эсийг гэмтлийг засах гэхээр одоо бидний нөгөө өгсөн эсийг дахин сэргээх хөгшрөлтөө сэргийлэх
За тэгээ эрч хүчийг нэмэгдүүлэх, урт наслтыг дэмжих, хөгшрөлтийг одоо багасгах ч юм уу тийм маш олон одоо нөлөөтэй бүтээгдэхүүн болохоор би өөрөө ч гэсэн бас хүмүүс бол айгүй сайн гэж сонссон учраас өөрөө бас ингэж авч ууж байгаа. Надад үнэхээр таалагдсан учраас та бүхэндээ бас бүсгүй ч үүдтэй. Мэдхгүй нэг нас NMN гэдэг бүтээгдэхүүн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн маань яг ямар утгатай, ямар учиртай тий ач тусынхын талаараас та бүхэндээ жоохон ч гэсэн мэдээлэл болоосай гэсэн тий хүргэж байгаа юм шүү. Тийм болохоор өнөөдөр та бүхэндээ NMN гэж юу вэ? Түүний ач тусын талаар хүргэлээ. За ингээд танд ч гэсэн жоохон ч гэсэн мэдлэг тань тусал нэмэр болсон бол болоо гэж бодож байна. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй.